За өнөөдөр манай эко аяллаа маань хамгийн сүүлчийн төгсгөлийн өдөр байна. За зарим манай нөхдүүд маань ажлынх нь хоног ажилдаа гарах хоног нь болцсон учраас зарим бутсан байгаа. 5 хүн бутсан байгаа. За өнөөдөр бидний төгсгөлийнхөө хүлээн авалтан дээр түүдгийн дэргэд ярилцаж сууна. Эко аялал маань маш сайхан болж өндөрлөж байна. Энгийн хамт олон хүрэлцэн ирсэн болон хүрэлцэн ирээгүй ч гэсэн сэтгэлээсээ биднэрт хандив өргөж зүрхээр хамт байгаа найзуудаа баярлалаа. Сара, Пүрөвдорж, Эрдэнэ, Улаанбаатар гэх бүгдэнд нь чин сэтгэлээсээ бүгдээрээ баярлалаа гэж хэлэх үү. Баярлалаа. За. Үнэхээр сайхан энэ байгалийн үзлэн газруудаар явж маш их юм үзэж сэтгэл зүрхээ ярилцаж, сэтгэл зүрхээ нээлтсэж үнэхээр сайхан байлаа. Ингээд ирсэн хамт олондоо маш их баярлалаа. Бас багштайгаа уулзаж багшийнхаа сэтгэлийн үгийг сонсож багшийнхаа сайхан эдээ цагаагаар дайлуулсандаа маш их баяртай байна. Өөртөө ирж амжаагүй ч гэсэн хандив өргөж сэтгэл зүрхээрээ байсан андуудаа баярлалаа гэж хэлмээр байна. За ингээ аялалдаа зориулаад энэ ер нь бол ерөнхийдөө бол аяллахаа тухай. Энэ дэлбэт еврүү насандаа цугларч нийлсэн ангийн найзууд, хонхон дуутай бужигнаж явсан хөгжөөнд насны сайхан найзууд хүлгийн жолоо нутг руугаа заллаа. Хөдөө талаа салхи хэсгрүүлэн хар орны сайхан байгалийн сайханд орхон голын зүлэг ногоон дээр ангийн анд баттарж амраг хантайгаа эдээ цагаах орхгоор дайлж найрсаг сайхнаар угтан авлаа. Аян замын аялал үргэлжилж хөгжилтэй хөөрхөн дашгаваагаа аваад нутгийн зүг жолоо заллаа. Их нутгийн ногоон ханхалсан их уул нутагт дөрөө мултлахад алдарт их дулам сэрэн маань хантайгаа хамт сүү сайны дээжээ өргөж сэтгэлийн сайхан өглөг өргөлөө. Эртний тахлагт цагаан уулын өврлөө айлгэр геометрийг толгойд буулгасан ачлалт багштаа учран золголоо. Анхны шав нартайгаа санаандгүй ирсэнд сайхан багш минь сандарч сэтгэл хөдлөө барьж адан байлаа. Арга хэмжээгээ энэ жил бидний тохиож байгаа. Тэгээ энэ жил бид нар эко аялал гэдэг энэ эко аяллаар явахыг ярилцаад тохиосон. Бас их олон удаа яваагүй дандаа хүмүүс ингээд нэг газар очиод яваад ба шүү дээ. Хичээл амралтын газар. Бас байгаль дэлхийдээ танилцаад газар орон нутгаа үзээд бас тэгмэл. Багштай ингээд 35 жил яваагаар анги хамт олны хүмүүсийн дурсгалыг унших уу? Зааш. Хайт бидний багш чинь би даваас ингээд. За тийм байна. Энэ наран дээр ингээ хүүхдүүдийнх нэр бичсэн байгаа. За. Эрдмийн цасаргаар гэрэлтэх наран билээ. За тэгж юм. Эрлийн замыг дөтлөгч галарч билээ. Энгүү удмыг нээгч хаалгач билээ. Ээж аваас тутуугүй ачтан билээ гэж. За. За ингэж. За одоо энэ нэрнүүдээ өчнө. За. За ингэж байна. Бас юу та. Энэ хамаагүй өчсөн те. Тийм байна. Мэдхгүй одоо цэцэг нэм гэж хаана багшаа. Тэ одоо хаанд байгаа. За өсчих юм баха. Бүгднийг оруулсан. За. За багштай нэг ганц дуулна. За. Штан үсэл үдэлж аваад төрсөн нутаг тосонгоороо дайран тэлмэн нутгийн захад дуу хөгжмийн дээд болсон ангийн найз отгоо сүү эдээний дээд дуу дүрслэг хөгжмийн аятай найрсаг сайхнаар угтан авлаа. Итэр голын эргээр дайран үзэгтэнд газар ногоо нуурын зүг жолоо залан өөл ус ногоо жигдэрсэн үлгэрийн юм шиг ногоо нуурын эрэгт аян замын алжаалаа тайлан асар майхнаа дугуйлан барьж чихэр жимсээ ширээндэн өрөөд дуу дуулж бүжиглэн дундар шүд орсончид яриа өрнүүллээ. Наран антсан маргааш өглөө өнгийн дуутай ногоо нуурын эрэхтэй бүрэг зураг бичлэгэн хийж хөгжилтэн аялал халуухан өрнөлөө. Салгисан сүүс шиг цагаан нуур асран гэрэлтэх туяа шиг хүржигнэн урсах хүрхрээ. Насандаа дурсагдах зургаан татууллаа. Ногоо нуурын эрэхт 3 хоног сэтгэлд хоногсон дурсамжаан үлдээлээ. Тэлмэн ээжийн захаар явж ангирч болсон ангирт нуур бурхны цэцэг замбах 7 тавгар илсэн дээр алжаалаа тайлан бүсэлсэн юм шиг цэнхэрлэн харагдах бүсдийн цэнхэр нуурын эрэхт өрөө мултлан аяны майхнаа дугуйлан бариад хорхог хоолоо шимтэн идэж хөзөр тоглож хөгжөн наадаж хөгжилтэй үчиг сайхан өнгөрөөлөө. Түүдэг асаан дуулан бүжиглэж
төрсөн сэтгэлээ хүүрнэн ярилцаж амжиж ирч чадаагүй ч гэсэн сэтгэл зүрхээ хамтдаа нийлсэн сайхан найзуудаа дурсан баярлалаа. Баяр тайлбар. дахиад зөндөө уулзсан дөө. Одоо үзнэ гоё. За тэгээ ангийнхантаа одоо ингэ зугаар сайхан явлаа. Багнаас сэргээд сайхан байна. Юу гүт ядасан нэг ядасан. Оо тэр дуу мууг шин оруулж штэ гэсэн. Зогоод оруулж. За бүсдэн цэг Ам барьчихсан болоо штэ. Одоо энэ бичлэгээ тэгээ нөгөө ангийнхан гүрвтэй тавьчих. Тийм. Байн гоонд байж байгаа гэсэн. Өнөөдөр айдын сүүчийн өдөр гарынхаа хоолыг гэж гэнэ хандууллаа. За. Ингээд даруул жоохон татмаар байна. Миний хоол амархан шүү дээ. Дор нь Гэлээч. хэлэн байж. чи дан. Таачтан гэлээ. Чи дан. Тэ. Чигнэс гардаг гэдэг байхгүй. Мөө гэдэг чи яг л ядгаа. Ана биш би заа юу би. Сумын өсгөр надад уцаар ярих гэсэн. Хилэн аа шүү бодов. Тэр юу дөрөвсөө биш гэмжтэй аа. Аа футах гэсэн. Тэгэл чи хөөцөхгүй. Чамаас шуруу хийж байгаа. Би дарцсан чи. Би чамаа зүгээр төгсөн. Чалган цай нүг юугаар асуу.